Чи чинь Германаас ирсэн шүү дээ. Чи боломжтой илүү хөвчтэй. Cruise 20 ундаг Монголын ганц тэрбум та. Покемоны ном гэхэд л жилдээ 200 сая төгрөгийн борлуулалт хийдэг. Магадгүй тодорхой хугацааны дараа Монголын Elon Musk ч болчих магадгүй. YouTube-ын гэхэд л тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй ингээ боддоо зөв солиотой биш байна уу? Солиотой бас тээ. 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Автоматыг үүсгэн байгуулагч идэр бат. Тэр бол Cruise 20 ундаг Монголын ганц тэрбум та. Магадгүй тодорхой хугацааны дараа Монголын Elon Musk ч болчих магадгүй. За яагаад гэдгийг бичлэгийн дундуур ярих болно. Түүний хувьд нийтдээ миний мэдж байгаагаар тооцоолж үзснээр 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Ялчгүй Монголын бас нэг мэдрэл муутай галзуу солиотой юм шиг хичээдэг, ажилдаг, бүтээдэг хүмүүсийн нэг. Энэ бичлэгэн дээр хамгийн түрүүнд түүний хөрөнгүүд буюу яг ямар бизнестэй энэ тэгдгээр бизнесүүдийн үнэлгээг хийдин. Ягаад яг тэр үнэлгээнд хүрж байгаа юм гэдэг эдгээр зүйлсүүдийг залж ярих болно. Цаашлаад энэ бизнесүүдийн систем нь яаж явдгийг, яг яаж борлуулалтаа гаргадаг, яг маркетингаа яг яаж хийдэг гих мэд нууцуудыг хамтдаа задлж олж мэдэх болно. За бүгдээрээ хамгийн түрүүнд номноос нь эхлэе. За түүний хувьд бол Pokemon Time to Die, Power гэсэн 3 номтой. Pokemon-ы ном гэхэд л жилдээ 200 сая төгрөгийн борлуулалт хийдэг буюу эдгээр номнууд 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. За яагаад ингэж юм гэхээр Pokemon-ы гэхэд жилд дунджаар 200 сая төгрөгийн борлуулалт хийдэг гэсэн. Жилд 4000 ном борлуулдаг буюу сард бол 333 хавцаг борлуулж байгаа. Pokemon-ы гэхэд л жилд 200 саяыг олж байна. Power бол би бүр энэс илүү байгаах гэж бодож байна. Яг тэр миний эргэн тойрондох хуваарь бизнес эрхлэгчид бүгд Power-ыг уншдаг. Би ч гэсэн Power номыг одоо ширээний ном болгож ашигладаг, байнгын надтай цуг байдаг. Эргэн тойрныхоо хүмүүстэй бас санал болгоод тэр хүмүүс маань авчдаг. Тэгэхээр Power ном бол энэс илүү борлуулалттай байх гэж бодож байна. Тэгэхээр яалчгүй үнэлгээг нь бодоод үзэх юм бол альва юмны үнэлгээг бол одоо бизнесийн ч бүтээгдэхүүлчлэгийн үнэлгээг гаргахдаа жилд олж байгаа ашгийг нь 2-4 дахин үржүүлж гаргадаг. Тэгэхээр гэр номнууд бол яалчгүй гарцаа байхгүй 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Окей, дараагийн бизнес нь бол мэдээж автомата хөрөнгө оруулалтын аппликейшн. За үнэлгээний хувьд бол хамгийн багадаа 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. Яагаад гэхээр жил гарны өмнө 1 тэрбум төгрөгийн үнэлгээ хүрлээгээд зарлж исэн. Автомата дээр бол маш олон харилцагчтай, тэгээд эдгээр харилцагчид нь бүгд санхүүгийн чадамжтай буюу бүгд хөрөнгө оруулагчийн сэтгэлгээтэй гэдэг нь энэ дээр байгаа дата мэдээлэл өөрөө маш үнцэнтэй гэсэн үг. Бүр маш үнцэнтэй. Түрүү хэлсэнчлэн худалдаа авалтын чадвартай гэсэн үг. Тэгэхээр энэ байгаа датаг аваад тэр хүний сонирхлыг татах, тэр хүнд хэрэгтэй байж болох бүтээгдэхүүн үйлчлэгийг санал болгоход худалдаа авах чадвартай хүмүүс байгаа гэсэн үг. Энэ бизнес өөрөө бол маш өндөр ашигтай ажилладаг. Автомата аппликейшны хувьд бол тогтмол өөрөө өсөлттэй явж байгаа. Жилийн өмнө тэрбум төгрөгийн үнэлгээтэй байсан гэхээр одоо өдөрт бол орлого нь автоматаар дамжуулж байгаа орлого нь 2 дахин өссөн гэсэн үг. Тухайн бизнесийн олж байгаа орлого нь 2 дахин өсөх юм бол үнэлгээнд дагаад 2 дахин өсчдөг. Тэгэхээр автоматагийн хувьд бол хамгийн багадаа 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй. За автоматагийн вебсайт руу н ороод харах юм бол энэ чинээс ингээд бүх заавар мэдээллийг авчиж болно. Сонирхуулж нэг юм ярихад энэ чи тооцоолоор байгаа. Сар болгон хөрөнгө оруулалт хийгээд би хэдэн жилийн дараа хэдэн төгрөгтэй болох юм бэ? Хэр хэмжээний хөрөнгөтэй болох юм бэ гэдгийг тооцоолж болно. Жишээлх юм бол одоо энэ дээр би 200 мянган төгрөг гэд бичсэн байна. Одоо энд сар болгон би 200 мянган төгрөг төлөөд 4 жилийн хугацаанд хийх юм бол за би нийтдээ 24 сая 484 мянган төгрөгтэй болно гэсэн. Тэгэхээр 200 мянгаар 4 жил гэдэг чинь нийтдээ 9 сая 600 мянган төгрөгийг хөрөнгө оруулна гэсэн үг. Тэр маань өгөөд 24 сая 484 мянга болно. Хадгаламжинд хийх юм бол одоо банкны хадгаламж гэсэн үг шүү дээ. Дунджаар 20 сая 479 мянган төгрөг болж өссөн гэсэн үг. Автоматаар хөрөнгө оруулалт хийгээд 20 жилийн дараа 693 саятай болно. 25 жилийн дараа 1 тэрбум 756 саятай болно. 30 жилийн дараа 4 тэрбум төгрөгтэй болох нэ. Залуучууд үзэж явах юм бол эртхэн санхүүгийн зөвлөгөө аваад өөрийнхөө санхүүг тооцоолуулаад хөрөнгө оруулалт хийж эхлэрэй гэж зөвлөмөр байна. Окей. Эдрийн дараагийн бизнес бол уулзалт сургалт зөвлөгөөнүүд байгаа. Тэгэхээр хувьчилж уулзаад өөрийнхөө санхүүгийн тайлан гаргаж болно. Яг зөвхөн өөртөө зориулсан санхүүгийн тайлан гаргуулад зөвлөгөө аваад цаашдынхаа алхмуудыг төлөвлөлтүүдийг хийгээд явж болно. Тэгээд энэ уулзалт бол мэдээж төлбөртэй. Санхүүгийн тайлан гаргадаг уулзалтыг бол би мэдэхгүй байна. Ямар ч тач хувьчилж цаг авч уулзах юм бол миний санаж байгаагаар цагийн 150 мянган төгрөг байсан баха. За эдрийн дөрөв дэх бизнес бол Plato гэдэг боловсролын цоо шинхэн платформ байгаа. Энэ бол Монголд өмнө хизээж байгаагүй. Үнэхээр инновацлог хамгийн гол онцлог юм нь юу вэ гэхээр Монголын хамгийн үр дүнтэй боловсролын платформ сургалт гэсэн үг. Plato-гийн хувьд бол үнэлгээ нь
2.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй гэсэн үг. За миний мэдж байгаагаар ягаад юм байна гэхээр одоо жишээлбэл би бол одоо энэ борлуулалтаа 10 нугалж бизнесээ хөгжүүл гэдэг сургалт энэ дотор байдаг. Сургалт гэхээс илүү энэ бол яг менторшип хөтөлбөр. Энэ чэнэс 400 орчим хүн худалдаа авалт хийсэн. Тэгэхээр за би яг одоо бодохгүй. Зөвхөн энэ сургалтаараа гэхэд 64 сая төгрөгийн борлуулалт хийсэн байгаа юм байна. За тэгээд энэ чи бол одоо саяхан шинээр 300 мянган төгрөгийн үедээ мэрэгжлийн түвшний видео эдитер болох Adobe Premiere Pro дээр яаж эдитэх үү гэдэг сургалт орсон байна. Мөнгөний зовлон баяртай. Энэ хоёр бол нэг сургалт бол одоо ингээд 90 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь бол бас арай өөр систем. Гэхдээ ер нь бол яг олж байгаа ашиг нь бол 90 мянган төгрөгийн. За энэ чинээс бол бүр нилээд зарагдчихж байгаа. 400 байтугай зарагдчихж байгаа. За мэрэгжлийн бичлэг болон пострыг гар утсан дээр буюу CapCut, Canva дээр яаж хийх вэ гэдгийг сургалт бол Монгол дахь e-commerce зах зээлийн мэрэгжлийн судалгаан дээр бол 100 мянгах болон түүнээс доош төгрөгийн худалдаа авалт бол монголчуудын хамгийн таатай, хамгийн их худалдаа авалт хийдэг үнийн дүн. Тэгэхээр энэ бол 59 мянган төгрөг буюу 100 мянгаас доош төгрөгийн үнэлгээтэй байна. Энэ юу гэсэн үг юм бэ гэхээр маш олон борлуулалт гарч байгаа гэсэн үг. Платогийн хувьд бол маш сайн ашигтай ажиллаж байгаа, маш инновацлог, бас түрүүний дурдсанчлан дандаа худалдаа авах чадвартай өөрийгөө хөгжүүлэх гэсэн бизнестэй буюу маш чанартай харилцагчдыг бий болгодог бизнес. Тэгэхээр үнэлгээ нь бас нэлээд өндөр гарч ирнэ. 2.3 тэрбум төгрөгийн үнэлгээтэй байх нь бол угаасаа ямар ч асуудалгүй. Чанарын хувьд бол үнэхээр чанартай, үнэхээр галзуу солиотой юмыг бол цааш нь хийцэн байгаа. Би та нарт одоо өөрийнхөө орцсон байгаа энэ борлуулалтын менторшип руу оруулаад сонирхуулах юм бол үндсэн 5 бүлэгтэй. Энэ 5 бүлэг тус бүр дотроо дахиад дид бүлгүүдтэй гол онцлог нь яадаг вэ гэхээр амар сонирхолтой түүхийн дүрийг өөрийг чинь болгон заяа. Робинсон Крузэтэй жоохон төстэй. Бүтцийн хувьд бол читата яг адилхан үе давж даалгавар биелүүлдэг. Жишээлх юм бол энэ дээр бол одоо 3 дид бүлэгтэй. 3 дид бүлгээ үзлээ, шалгалтаа өгөөд тэнцчиж дараагийнхаа бүлэг рүү орно. Бусад сургалтаас амар ялгаатай. Юугаараа ялгаатай вэ гэхээр бусад сургалтууд бол ингэдэг штэ. За ямар нэгэн байдлаар Telegram дээр ч юм уу ямар нэгэн вебсайт дээр эсвэл Facebook group дээр сургалтуудаа видео хэлбэрээр байршуулсан байна. Тэгээд орсон хүн өөрөө тэрийг үзээд сурна уу байна уу бараг ерөөхдөө ямар ч байдал байхгүй. Мөнгө аваад сургалтаа үзээд сургалт руу ороод ирсэн бол хамаахгүй. Аль эсвэл нэг Zoom call мол тий онлайнаар явдаг тийм үү. Маш сонирхолтой түүхийг гол дүр нь болоод чи үргэлжилж байгаа. Дэлхийн алдартай томоохон брэндүүд яг яаж борлуулалтаа хийдэг байсан, яаж маркетингээ хийдэг байсан, чи эднээс яг яаж суралцж өөрийнхөө бүтээгдэхүүн үйлчлэгийн маркетингийг хийж болох юм гэдгийг маш ойлгомжтойгоор жишээ болгон татаж гаргуулж ирээд тэр борлуулалтын арга техникүүдийг чамд эзэмшүүлдэг. Эдрийнхээ өөрийнх нь одоо сургалт ингээ видео хэлбэрээр байршсан байж гин. Энд бол одоо жишээ нь Scotch гэдэг бүтээгдэхүүн анх яаж үүссэн, яаж борлуулалтаа хийжсэн, яаж маркетингээ хийжсэн, ашиглаж исэн бэ гэдгийг тайлбарлаа явж байгаа. Тэнгүүд яг сургалцтай холбоотой гэд одоо энд бол асуулт гарч ирж байна. Зөвгийн бүглүүд явна гэсэн үг. Энэ яаж яана гэхээр ямар ч тавь гэхээр илүү яг ингээд далд ухамсартаа үдсэн мэт юм кодлж байгаа гэсэн үг. Хав хариулцтайгаар байна. Дахиад видео бичлэгийн явж гин. Энэ хүний түүх явж гин. За энд бас нэг дасгал байна. Энэ болохоор өгүүлбэрийг зөв бүтцэд оруулах. Энэ бол бас адилхан. Яг амар сонирхолтой байдлаар түүхийг үргэлжлүүлээд далд ухамсараа програмчлаад явж гин. Энд бас нэг сонирхолтой дасгал явж гин. Зөв үгийг харгалзуулна гэдэг дасгал байдаг шүү дээ. Энэ өөрөө тархийг маш сайн ажиллуулж өгдөг. Ингэнгээрээ хичээлээ маш сайн ойлгож байгаа буюу дасгал хийснээрээ маш үр дүнтэйгээр суралцж байгаа. Тэгэхээр энэ бол бүр маш чанартай боловсролын платформ. Нэрээ таад яг ингээд таадэд бас яг ингээд борлуулалтаа өсгөх хэрэгцээ шаардлага байгаад энэ борлуулалтын менторшипыг үзхийг хүсэж байгаа бол Power номыг дээр нэмээд үнгүй бэлгэнд авах боломжтой байгаа. Энэ яаж вэ гэхээр миний Instagram-ын профайл руу ороод линк хэсэг дээр дарах юм бол хамгийн доотлолт нь Plato гэдэг линк байгаа. Энэ дээр дараад өөрийнхөө бүтээгдэхүүн формыг бөглөөд төлбөрөө төлөөд худалдаа авалт хийсэн тохиолдолд энэ Power номыг үнэ өгч байгаа шүү. За энэ хүний дараагийн орлогын хүүсвэр бол YouTube сувг. YouTube сувгийнх нь хувьд тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй сард дунджаар 20 сая төгрөг болдог. За ягаад тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй байгаа юм? Яг яаж сард 20 саяг олоод байгаа гэдгийг би та нарт одоо яг задлж харуулъя. За энэ сайт бол YouTube channel-уудын аккаунтуудын CPM зэрэг те ер нь хийдэг болох боломжтой гэдгийг харж болох маш дэлгэрэнгүй мэдээлэлтэй. Одоо хамгийн чухал нь бол одоо энэ чинь CPM буюу мянган хандлт тутмаас хэдэн долларыг олж болдгийг одоо энэ тойл илэрхийлж байгаа. Ерөнхийдөө л эдрийн YouTube-ийн хувьд 14-өөс 21 долларын хооронд хэлбэлцсэн юм. За дунджаар бол 17.5 доллартай байна. Хажуудлын байгаа энэ болохоор ямар учиртай вэ гэхээр хэрвээ энэ YouTube бичлэгэн дээр нь спонсор
өгөхөр болвол тэ сурчлагаа хийхээр бол бичлэгийн дундуур сурчлагаа хийхээр бол $276-аас $415. Тэг би бол энэ хоёрыг нэлийн өндөр байгаа гэж бодож байна. Яагаад гэхээр санхүүгийн боловсрол болон хувь хүний хөгжлийн контент оруулдаг YouTube сувг өөрөө бусад YouTube сувгаас хамаагүй өндөр үнэлгээтэй байдаг. Жишээлх юм бол одоо бусад стриминг, гейминг, влог хийдэг гэх мэтлэн санхүүгийн боловсрол болон хувь хүний хөгжлийн контентыг үздэг хүмүүс нь өөрөө илүү худалдаа авах чадвартай буюу арай нүүн худалдаа авах чадвартай хүрээгүй үзэгчдийн хувьд бол ирээдүйдээ өндөр худалдаа авах чадвартай болох магадлал нь өндөр байгаа. Тийм учраас яг бизнесийн нүдээр хараад үзэх юм бол ялчгүй хувийн хөгжил болон санхүүгийн боловсрол олгодог сувг өндөр үнэлгээтэй байгаа. Яг нь энэ ч дунджаар 17 гэж байна те. Энэ бол ялчгүй тэгэхээр 415-аас ч илүү байна. $415 гэдэг чинь сая 431,000-аас эхлэх юм байна. Хааншин гэсэн үг. Дундаж хааншин. Сард яг яаж 20 саяг олоод байгаа гэдгийг харуулъя те. Social Play-гийн сайт дээр бас YouTube channel-ийг оруулсан байна. Энэ ямар учиртай вэ гэхээр одоо ингээд хэдэн долларыг яаж олж байгаа гэдгийг бүр наривчсан задаргаатайгаар харуулж болж байна. Тэр одоо энд бол ингээд 12 сарын 1-ээс 12 сарын 14-ний хүртэл яг хэдэн доллар олсон юм бэ гэдгийг тооцоолж болно гэсэн үг. За хэдүүлээ бодоод үзье те. 167 дээр нэмдэг нь 320 нэмдэг нь 205 нэмдэг нь 443 нэмдэг нь 142 нэмдэг нь 113 нэмдэг нь 446 нэмдэг нь 585 нэмдэг нь 199 нэмдэг нь 147 12 сарын 1-ээс буюу 12 сарын 4-ний хооронд $2767 хийсэн байна гэсэн үг. Энэ Монгол мөнгөөр 9,546,000. Окей. 14 хоногт 9,500 хийсэн байна энэ байдлаар. Тэгэхээр 14 хоног байгаа хангалттай цач нь бол 10 сая хийж чинь сүүлийн үед орж байгаа контентынхаа улам нэмэгдэж байгаа. 20 саяг бол угаасаа хангалттай хийж байгаа. Сүүлийн 1 сарын хугацаанд би тоолж үзсэн цачин бүр үнэхээр солиотой мэдрэл галзуу юм шиг контентыг хийж байгаа YouTube дээр. Яг сүүлийн 1 сарын хугацаанд заяа. Нийтдээ 49 контент аплод хийж оруулсан байгаа. Зөвхөн сүүлийн 1-7 хоногт гэхэд заяа. Одоо ингээд энэчнээс хойш яг энэчнээс хойш нийт контентынхаа нийт хандлтын тоо заяа. Нийт хандлтын тоо 113,500 views авсан байна. За энийг нь хідүүлээ. Тэгэхээр түрүүний CPM-ээр нөрчүүлэн үзье те. 113,000 хандлтын хэдүүлээ CPM нь 17 тоо байсан шүү дээ те. CPM-ээр нөрчүүлээд үзэх юм бол $1929 хийсэн байна. Сүүлийн 1-7 хоногийн хугацаанд ч $1929. За боли хэдүүлээ яаж үзье? Хамгийн багаар нь буюу $14-оор өргөжүүлж үзье. $1589. Энийг үржүүлэх төгрөгөөр шилжүүлэх юм бол 5,482,000 төгрөг хийсэн байна аль хэдийн. 7 хоногт 5 саяыг хийж байгаа бол 1 сар чинь 4-7 хоногтой 4 төржүүлэхээр хангалттай 20 саяыг хийж байгаа. Хангалттай 20 саяыг хийж байгаа. Энэ тоо бол цаашдаа улам нэмэгдээд явна. Ягаад гэхээр контент дээрээ бүр үнэхээр галзуу солиотой мэдрэл муутай юм шиг анхаарсан байгаа. Өчигдөр гэхэд л те 10 цагийн өмнө нэг бичлэг оруулсан байна. Тэр нь 6,000 viewsтэй явж байна. Дахиад 8 цагийн өмнө дахиад бичлэг оруулсан байна. Нэг өдрийн өмнө дахиад одоо энд харагдж байгаа 4.9x бол одоо ингээд recommend-лаа гэдэг гарч ирэхэд хэр олон хүн дарж орж байгааг илэрхийлж байгаа тоо. Энэ болохоор цагт хэдэн удаа тоглогдож байгааг харуулсан тоо. Тэр энэ бичлэг бол жишээлх юм бол цаг тутамд 12 тоглогдож гэсэн үг. Нийтдээ 45,000 views. 29 минутын бичлэг 45,000 удаа тоглогдсон байна гэдэг бол маш өндөр үнэлгээ энэ ард нь бодогдож явж байгаа гэсэн үг. Энэ дээр CPM нь бол бүр 20 мөртэй бодогдож байна. Тэгээ сүүлийн үедэд бол угаасаа ингээ контент дээр хамаагүй их анхаарч байгаа. Тэгээ анзаарах юм бол thumbnail нь маш зүүн байгаа. Маш зүүн, маш анхаарал татсан. YouTube дээр угаасаа хандлтад хамгийн сайн нөлөөлдөг юм нь номер 1 thumbnail буюу одоо яг энд харагдаж байгаа бичлэг тоглуулаас өмнө харагдаж байгаа зураг. Тэгээд caption буюу гашчиг. Тэгээ 3 дугаарт контентын агуулга буюу одоо түрүүний хэлсэн санхүүгийн мэдээлэл юм уу, санхүүгийн боловсрол юм уу, тэгээ хувийн хөгжлийн боловсрол юм уу гэх мэтчлэн. За тэгээд YouTube нь тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй гэсэн штэ. Энэ яагаад тийм гэхээр сард дунджаар штэ 20 сая төгрөгийг олж байгаа гэхээр жилд 240 саяыг олж байна. За тэгээд үзэгчдийг хараад үзэх юм бол нэг бол ирээдүйд худалдаа авах чадвар нь өндөр байх хүмүүс байгаа. Нэг бол тэдний санхүүгийн ямар нэгэн дарамтгүй, санхүүгийн ямар нэгэн асуудалгүй дандаа илүү их хөрөнгө оруулалт хийхэд бэлэн мөнгөний асуудалгүй болсон. Буюу худалдаа авах чадвартай хүмүүсийн чиглэлийг дагж байгаа, үзэж байгаа учраас тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй байгаа.
Зүгээр энэ үний YouTube нь гэхэд л тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй ингээ боддоо зүгээр солиотой биш байна уу? Солиотой бас те. Бүгдээрээсээ YouTube-ийг ярьсан, автоматаг ярьсан, номын ярьсан. Ингээд харах юм бол Plato 2.3 тэрбумын үнэлгээтэй, YouTube нь тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй, номнууд нь 1.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй, автомата 2 тэрбум төгрөгийн үнэлгээтэй буюу нийтдээ хамгийн багадаа 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй гэсэн. Миний мэдж байгаагаар миний мэдгүй байгаа цаана энэ хүн өөрөө хөрөнгө оруулагч, мэргэжлийн хөрөнгө оруулагч. Өөрийнх нь хийсэн хөрөнгө оруулалтын тоо тэг хэмжээ хэрэг хөрөнгөтэй байгааг нь бол би хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан ингээд хамгийн багадаа 6.8 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй хүн байна. Яалчгүй энийг хийх гэж мэдрэл муутай солиотой галзуу юм шиг ном уншдаг, галзуу юм шиг бичдэг, тэмдэглэдэг, галзуу юм шиг хөдөлмөрлөдөг. Цаашаа үргэлжлүүлээд эдгээр бизнесүүдийн систем нь хоорондоо хэрхэн уялдаа холбоотой явдгийг, ямар маркетинг ашигладаг, ямар борлуулалтын техник ашигладаг гэдгийг ярилцъя. Гэтэ энэ YouTube-ийн нараа бүр арай солиотой зүгээр 7 хоногийн дотор 12 бичлэг оруулж ингээ боддоо. Бусад бизнесийн маркетингийг яаж хийж ийн гэхээр YouTube дээрээ угаасаа амар өндөр хандлтайгаа YouTube дээрээ битүү контентууд хийж байгаа. Тэгээ контент болгоныхоо дундуур өөрийнхөө зарж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийнхаа маркетингийг хийждэг. Том зургаар нь харах юм бол Идэрбат гэдэг хүний зүгээр өөрийнх нь мэдээний сууг телевиз гэсэн үг. Тэгээд телевизийн дундуур өөрийнхөө бизнесүүдийг нэг бол Plato, нэг бол автоматаг, нэг бол Plato, нэг бол автоматаг гэх мэтчлэн ингээд борлуулаад сурчлагаагаа хийгээд явждаг. Энэ чинээс дамжаад борлуулалтууд нь гарчдаг. Дээрээс нь Instagram, Facebook дээрээ бас битүү YouTube дээрээ хийсэн контентоо Facebook руугаа оруулцдаг, Instagram руугаа оруулцдаг. За тэгээ бас өөрийнх нь вебсайт байна. Энэ хүн бол үнэхээр төгс ухаалаг системийг өөрийнх нь бизнесүүд дээрээ зангидчихсан байгаа. Машины араа шиг хоорондоо уялдаж ажилладаг. Энэ хүний гол хийдэг юм нь бол ерөөсөө контент. Контентын ард ажилладаг багтай. Өөрөө л яг судалгаа мэдээллийг цуглуулад контентын санаа зохиолыг гаргаад контентуудаа хийгээд бичиж байгаа. Тэнгууд ардталт нь видео эдитинг, постэр, thumbnail гэх мэтчлэн багууд ажиллаж байгаа. YouTube-ээс олж байгаа орлогоор офисын түрээсийн зардал, бусад зардлууд ажилчдын цалин өгчдөг. YouTube-ийн орлогоор ингээд бүх өөрөөсөө гарч болох зардлуудаа даачдаг. Амар олон ажилтан байхгүй. Офис дээр нь очиод уулзах юм бол нэг цөөхөн хэдэн 10 хүрэхгүй дээ. Ихтэл нэг 6 юм долуулаа байж идэг. Дээр нь нэмээд сүр зардал нь байгаа. Гэхдээ сүр цалин байгаа штэ. Тэрэн дээр нь нэмээд YouTube-ийн орлогын 25%-ийг өгчнө. Үлснээр нь бусад үндсэн цалин болон офисын түрээс гих мэтчлэн зардлуудаа бүгднийг хаачдаг. Контентын баг дээр ажиллаж байгаа хүмүүс бол угаасаа нийгмийн дундаж орлогоос хамаагүй их орлого олж байгаа. Идрээ ахын контентыг илүү олон тоогоор илүү чанартай хийгээд илүү YouTube-ийн орлогыг нэмээд байх юм бол орлого нэмэгдэх учраас илүү сайн хичээж, илүү инновацлог, илүү бүтээлж ажиллаж байгаа. Энэ ингийн хэрээр хоёр талдаа багийнханд нь ашигтай, өөрт нь ч бас ашигтай гэсэн. YouTube, Facebook, Instagram гэд 3 платформ дээр орж байгаа бүх контентууд нь бүгдээрээ энэ үний бусад бүх бизнесийн борлуулалтыг гаргадаг буюу маркетинг хийдэг. Эдрэх өөрөө бол ингээд зөвхөн контент дээр анхаарч байгаа тэрбум болон түүнээс дээш тэг өндөр мөнгөтэй хүмүүс ирэнгүүт нь тэнд санхүүгийн зөвлөгөө өгнө. Бусад тэг хүмүүс ирээд санхүүгийн шинжилгээ хийх юм бол тэнд нь уулзсан санхүүгийн шинжилгээгээ гаргаад өгчнө. Маш ухаалаг системийг зангидсан ингээд ажиллаад явж байгаа. Удахгүй бас дахиад бизнес нь нэгээр нэмэгдэж байгаа юу вэ гэхээр School гэдэг өмнөх бичлэгэн дээр ирсэн платформ руу хэрхэн яаж хөрөнгө оруулалт, над чиг хөрөнгө оруулалт хийдэг болох вэ? Хэрхэн яаж над чиг дүн шинжилгээ хийдэг болох вэ гэдэг сургалтыг тэнцээ бас байршуулж байгаа. Тэгэхээр тэр бол бас нэг сард өөрийнх нь хийснээр бол 60-70 сая төгрөгийг бол хийчихнэ гэж хэлж ийсэн. Тэр бизнесийн бүх маркетинг ч гэсэн ерөөсөө ингээд энэ гурван платформоор контентуудаар явчихна. Өөрийнхөө орсон болон өөрийнхөө хийсэн подкастуудыг Instagram дээрээ богино reels болгоод оруулцдаг. Энэ дахиад өмнөх ярьсан шиг хоногшуулах маркетинг ч явж байгаа. За мөн шууд борлуулалтын контентууд их явж байгаа. Удахгүй бас ахын дүүдээ подкастн дээр орсон шортуудаа задлаад шортлоод өөрийнхөө платформууд дээр байршуулад эхэлж байна. Энэ болохоор Монголын YouTuber Санчер, маркетингийн миний маркетингийн ажилтан Seco болон Matrix өргөө миний бид гурав нийлээд идрийнхтэй хамт хийсэн подкаст байгаа. Тэгээд энийг бас орж үзээрэй гэж хэлмээрээ. Энэ подкастн дээр бас нэлээдгүй чухал үнцэнтэй мэдээллүүдийг хуваалцсан. Бичлэгийн эхлэлд магадгүй Монголын ирээдүйн Elon Musk болно гэж хэлжсэнийг санаж байна. Яагаад гэж юм гэхээр инфлюенсер буюу нөлөөлөгч гэхээс илүү энэ хүн бол зохион бүтээгч, бүтээлч. Ялангуяа боловсролын шинэ модулийг үүсгэж байгаа. Elon Musk автомашины зах зээлд Tesla буюу батарейгаар ажилладаг машиныг нэвтрүүлсэн шиг Монголын
боловсролын Монголын төдийгүй дэлхийн боловсролын системд цоо шин модулийг бүтээх гээд өөрөө бас судлаад хичээгээд ажиллаад явж байгаа. Мэдээж энэ хүний хувьд бол маш их хөрөнгө оруулалтын талаар санхүүгийн эрх чөлөөнд хэрхэн хүрэх талаар ярьдаг. Харин үзэн ядагчдын дунд нэг тим яриа байдаг. Өчиж Германаас ирсэн штэ. Чиж боломжтой илүү хөвчтэй. Тэгээд чам шиг юм угаасаа боломжтой суурьтай байсан айлын хүүхдүүд эрх чөлөөний талаар ярихгүй. Чи зовлон мэдх юм уу гэдэгтэй. Тэгээ би бол энийг амар үгүйсгмээр санагдтыг. Ягаад тэгэхээр Германаас ирээд өөрийнхөө анхныхаа бизнес буюу Страныг нээсэн. Тэгээд дампуурсан 120 мянган төгрөгийн цалинтай буюу ерөөсөө ингээд тавтуусны мөнгөө зохицуулах хэмжээний цалинтайгаар анхаахан компани дадлага эхлүүлж ирсэн. Өөрөө хичээгээд мэрийгээд дээшилж явсаар хагаад бас хүүхэд нь таад мэдгэн бол бага хүүхэд нь төрөлхийн бэрхшээлтэй. Тэгээ Солонгос руу эмчилгээнд явхад хэдэн зуун сая төгрөгийн шаардлагатай. Ер нь бол аав эцэг хүний хувьд бол нэлээд хэцүүг бол давж туусан. Тэгээд миний хувьд бол маш үлгэр жишээ ав хоёр хүүхдийнхээ боловсролын төлөө бол маш их хичээдэг. Нэгэн дээрх эцэг хүн гэдэг статусын хувьд бол үнэхээр үнэлмээр үнэхээр бас үлгэр жишээ аваад энийг. За бит хоёрын хувьд бол анх яг Plato платформ дээрх энэ борлуулалтын менторшип хөтөлбөр буюу борлуулалтаа 10 нугаж бизнесээ хөгжүүл гэдэг яг энэ сургалтын дээр affiliate marketing хийя гэдэг анх уулзж исэн. Тэгээ тэрнээс хойш бол ингээд ер нь байнгын холбоотой болсон. Тэгээ энэ бичлэгийн турш тэгээд яагаад энэ хүнийг би ихэвчлэн магтаж яриад байна гэхээр үнэхээр ялч хүндэлмээр яг үнэхээр хүний төлөө байж чаддаг. Тэгээд ахын дүүдэ подкастыг бид хийсний дараа намайг ураад тэгээд бид гурав хүүхэдтэй том хүүхэдтэй бид гурав хоолнд орсон. Тэгээд тэр үед ярьж исэн юм нь юу вэ гэхээр Плато бол дөнгөж эхлэл тэгээд энэс цаашаа маш инновацлог Монголд төдийгүй дэлхийд байгаагүй юмыг хийнэ гэж ярьж исэн. Идрэ гэдэг хүн яагаад ийм одоо ингээд контентн дээр маш их анхаардаг вэ гэхээр энэ контент гэдэг бол ерөөсөө харанхуй хонглын үзүүрт гэрэл асаах контент гэдэг юм аа. Тэгэд мянган залуучууд мянган хүмүүс санхүүгээ удирдах чадахгүй, эрх чөлөөнд яаж хүрэхээ мэдэхгүй харанхуй хонглоор алхаж байгаа. Тэгэд би энэ хүмүүсийн тэр харанхуй хонглыг гэрэлтүүлэхийг үнэхээр хүсдэг. Хин нэгний алхаж байгаа харанхуй хонглыг гэрэлтүүлэхийг чин сэтгэлээсээ хийдэг учраас контент дээрээ маш их анхаардаг. Тэгэд уусаа энэнийхээ хариуд ч гэсэн энэ хэмжээний empire-ыг босгож энэ хэмжээний хөрөнгийг бий болгож чадсан. Үнэхээр мэдрэл муутай галзуу солиотой хүн. Тэгээд тухайн үед надад бас тэгж зөөсөн. Өөрөөр чи ч гэсэн контент хийдэг хүн. Цаашдаа контентыг чи бодохдоо хонглын үзүүр тасах гэрэл гэж бодоорой. Маш олон залуучуудын гэрлийг асааж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд тийм ч учраас яг одоо энэ бичлэгийг ч гэсэнтэй яг энэ галзуу новш гэдэг цувралыг хийх шийдвэрийг гаргаад мянган залуусын суралцахыг хүсдэг хүмүүсийн ноу хавыг, нууцуудыг илүүдэлгэж эдгээр яг яаж юм амжилттай байгаад байна. Яг яаж юм хөрөнгө мөнгийг орлогыг бий болгоод зогслоогоод байна. Маркетинга яаж хийгээд байна гэдэг нууцуудыг илүү их дэлгэхээр зориод энэ бичлэгийг хийж эхэлсэн байгаа. Өнөөдөр ч гэсэн энэ бичлэгийг хийхийн өмнө яг хэдэн мэдээлэл оглуулах гад уулзсан. Тэгэхэд бол бас л яг ингээд өөрөө бүр зөвхөн контент төр гэлгүй амьдрал дээр хүртэл байнга ингээд гэрэл асаагаад явж идэг. Ирж санхүүгийн тайлан гаргуулах гэдэг ирж байгаа хүн дээр ч тэр тэгээд би бол ингээд уулзах болгонд бол гэл миний тарих нэг гэрэл асаачдаг. Миний мэдэхгүйсэн ч юм уу миний гатсан байсан юм дээр наата чи юмштэй шүү. Наа чи ийм учиртай шүү гэд тэр харанхуй байгаа тэр хонглыг байнгын гэрэлтүүлждэг. Тэгээд яг андаар нь уулзаад цуг байх юм бол айгүй хөвгчлээ, амар их жок ярьдаг, амар их жок хэргэлдэг. Үнэхээр яг чин сэтгэлээсээ хүний төлөө, хүний асуудлыг шийдэхин төлөө, үнцэнтэй зөвлөгөөхийн төлөө байж чаддаг. Хуучин Apex Capital дээр хамтран ажилладаг байхдаа бол хэдэн зуун хүнийг санхүүгийн эрх чөлөөнд хүргэж чадсан. Маш олон хүмүүс тусалж чаддаг. Үнэхээр галзуу солиотой, амбицтай, хичээл зүтгэлтэй учраас өнөөдрийн энэ хүнийг бүтээж чадсан, энэ олон хүн тусалж чадсан, энэ хэмжээний хөрөнгийг бүтээж чадсан гайхалтай хүн юм аа. Гарцаа авахгүй галзуугоос. За энэ хүртэл хамт байсан баярлалаа. Бичлэг маань ерөнхийдөө энд хүрээд дуусчихын. Дараагийн бичлэгээр UB Comedy-гийн Бата юу? Аль эсвэл Томоожингийн Батчин уу? Энэ хоёр хүний алийг нь яриулмаар байна. Комент хэсэгт өөрсдөө саналыг бичээрэй. Аль нь илүү өндөр байна? Би тэр хүнийх нь сонгоод оруулъя. За тэгээд энэ удаагийн бичлэг таалагдсан бол лайк дараарай, subscribe дараагүй бол дараагийн бичлэгнүүдэд цаг алдалгүй хүлээж авч үзээрэй. Subscribe дарсан хүмүүстээ баярлалаа. Тэгээд баяр та.